Ховд аймгийн одоо Баяр наадмын товыг хэдий хүртэл хойшлуулсан бэ? Хизээ Баяр наадмын ховдчууд тэмдэглэх байна. Аймгийн онцгой комисс 8 сарын 1 хүртэл одоо тэмдэглэхийг хоригдсан байгаа. Энэ нөгөө вакцин 7 сарын 1-нд хийгдэж дуусаад цаашаа 21 хоног 11 гээд ийм байдалтай. Тэгээд тэр нь бас энэ хугацаанд дахиад нөгөө шүлхийг гарах уу гарахгүй гэдгийг нь мэдэхгүй байгаа учраас 8 сарын 1 хүртэл бол зогсоосон байгаа. Тэгээд Увс аймаг болохоор наан баярын өдрүүдээр ядаж бүхийн барилдаан шагаан харваа сур харваа эднэрийг одоо аймгийнхаа дотор зохион байгуулах гэсэн бичгийг бол улсын баяр наадмын комиссд бол явуулсан юм байна. Энэ мэдээллийг манай иргэд бас авчаад Ховд аймаг ингэж бас аймагтаа зохион байгуулж болохгүй мүү гэдэг юм яриад байгаа. Увс аймаг болохоор нөгөө өвчлөл бол гараагүй, дотроо бол 20 байхгүй, зөвхөн гадна дотнох хилээ хаацсан байгаа шүү дээ. Манай аймгийн хувьд бол нөгөө дотроо Баяуулгийн манай 20 цээртэй байгаа. Өнөөдөр би бас нэг мэдээлэл авлаа. Маргааш засгийн газрын хуралдаанаар бас одоо наадмын бүхийн барилдааныг зохион байгуулах гэх юм уу, эсвэл шагаан харвааг нь ингээд тодорхой одоо 20 цээртэй хяналттай ч юм уу зохион байгуулах гэдэг шийдвэр бас гарч магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ зүгээр дам яриа шүү одоо. Хэрвээ тийм шийдвэр гарах юм бол бид нэр тэр хугацаанд нь одоо 20 цээрийн дэглэмээ баримтлаад зохион байгуулахад одоо болохгүй гэсэн юм бол байхгүй. Яг морины уралдаан бол ер нь тодорхойгүй байгаа. Нөгөө гурал дээр нь бол нэг ийм асуудлууд яригдаад байгаа. Тэгэхдээ бас бид нөгөө булган, алтаа, Уянч сумууд маань бас 3 сум 20 цээртэй нааша цаашаа явж болохгүй байхад аймгийнхаа баярыг бас одоо бүхэн барилдаанаа ч юм уу бас хийх нь зохистой юм уу бас тийм байна. Нэгдсэн шийдэл бол байхгүй. Тий, яг энэ бол засгийн газраас л одоо нөгөө тогтоол гарч аймаг тэмдэглэхийг зөвшөөрнө шүү дээ. Угаасаа. Тийм л юм байна.